Дархуул аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсны дагуу 2013 оноос эхлэн жишг хороолол нэг төсөл хэрэгжиж эхэлсэн. Тухайн үеэс хойш өнөөдрийн хүртэл уг төсөл хөтөлбөр үргэлжлэн дөрөвт шатанд орж байна. Өнөө жил жишг хороолол дөрөв төсөл Дархан сумын 8, 13, 14, 16 дугаар багуудад хэрэгжээр болж эхний ээлжид автозамын өргөтгөл зогсоол шинээр гарах ажлыг эхлүүлээд байгаа билээ. Уг ажлыг хийхээр Бурханд Хисат компани шалгарсан бөгөөд 8 дугаар сарын 15-наас ажиллаа эхлүүлжээ. За ажлыг гүйцэтгэл бол одоо нэг 50 орчим хувьтай явж байна. Тэгээ ажлыг бол одоо манайх талбай дээр нь бетоныг өөрсдөө цутгаж байгаа. Бордюр болон бусад түгээд идэг дархныхаа одоо түгээд барилгын түгээд үйлдвэрлэдэг газруудаас нийлүүлж байна. Бид энэ ажлыг бол нийт 2016 оны 9 сарын 30 гэхэд дуусгах ёстой. Тийм гэрээтэйгээ ер нь бол Грабгасаа ер нь урд яваа. Ажил бол 9 сарын 20 гэхэд дуусчихаар төлөвлөгөөтэй ойр явж байна. 281.1 сая төгрөгийн өртөгтөө автозамын өргөтгөл зогсоолын ажил 9 сарын 25-нд дуусгах төлөвлөгөөтэй байна. Мөн жишг хороолол дөрөв төслийн хүрээнд Маргад Монгол компани 340 сая төгрөгийн өртөгтөөгөөр 5 хэсэг газарт хүүхдийн тоглоомын талбай 18 ширхэг гэрэлтүүлгийн ажлыг хийхээр болж ажил нь эд өрнөж байна. За Дархан улаан аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа жишг хороолол дөрөв төслийн хүрээнд шинэ Дарханд одоо энэ ажил хийгдэж байгаа. Энэ ажлын хүрээнд одоо автомашины зогсоол замын өргөтгөлийн ажил бол Бурхан Хисат компани шалгуулсан хийж байна. Ажлын гүйцэтгэл одоо 50% гэж анхныхаа тайлан гэрүүлж байна. Энэ ажлын хүрээнд нийт 282 сая төгрөгийн өртгийн дүнтэйгээр 19 хэсэг газарт 4700 м2 талбайд одоо энэ замын хүчтэйглийн ажил хийгдэнэ. За энэхүү аймгийн хэмжээнд их бүтээн байгуулалт энэ мэтчлэн өрнөж байна. 4 жил тасралтгүй явагдсан уг жишг хороолол төсөл иргэдийн ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой болгодгоороо онцлог билээ.